Бүтээлч санаа хаанаас төрдөг вэ? Анх Мексикийн зураач Фрида Каллогийн тухай кино үзээд айж бас биширч билээ. Түүний бүтээлүүд бодит үннийг фантаз оруулан аюулшиггүйгээр нэвт шувт харуулах бөгөөд зарим бүтээл нь бүр тамаас илгээсэн мэт эвгүй сэтгэл төрүүлнэ. Сюрреализмын гол төлөөлөгч Фрида Калло 47 жил амьдрахдаа бараг өвдөлт мэдрээгүй өдөр гэж үзээгүй байх. Аль 6 настайгаас эхлээд үе мөчний өвчнөд нь мэдэгдэж хоёр хөлийнх нь хөгжил ижил биш болж эхлэхэд хүүхдүүд шоглож шоолно. Хид хідэн удаа хөлөндөө хагалгаанд орох нь бусад хүүхдийн адил гүйн харайн сурч өгчих боломжгүй болгоно. 18 настайдаа автобусны осолд орж тулгуур эргэтэн маш хүнд гэмтсэн гэдэг. Асар их сэтгэлийн тэнхээ хинээс ч гарамгүй өөдрөг зангийнхаа ачаар биеийн нэвдэрсэн ч урлаг тайртай түүний авьяасыг хинч зогсоож чадсангүй. Ослын дараа ааваасаа хідэн тойл авчрахыг гуйжээ. Миний хамгийн сайн мэдэх хүн бол би өөрөө юм байна гэд өөрийгөө зурж эхэлсэн гэдэг. Хөл дээрээ босхын тулд ясны хүнд өвдөлтийг тэсэж түүнийгээ зургаар илэрхийлнэ. Фридагийн бүтээлүүд Америкийн нэгдсэн улсад нэрд гарч Европт хэд хэдэн алдартай музей худалдан авч Мексик соёл, өнгө, ахуй шингэсэн бүтээлүүд Фридагийн санаагаар амлан өдгөөч үн цэнэ алдаагүй байгаа. Бүтээлч санаа бүхэн тухтай орчноос гардаггүй. Бүтээх гэж байгаа нь тэр гэж тав тухын дээдийг хүлээх алдаггүй. Онцгой бүтээлүүд янз бүрийн орчноос төрдөг. Чиний амьдралдаа хийсэн хамгийн гайхамшигтай зүйл яг хэдий санаанд чинь орж ирсэн бэ? Бидэнтэй хуваалцаарай.